Сайн байцгаана уу? Аян байна. Шинэ бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн бичлэгээр та хэдэд маш гоё амттай cookies бичээний журыг танилцуулах гэж байна. Энэ болохоор зүгээр л хайр. Яг шоколадын дуртай хүн заавал хийж идэх хэрэгтэй. Энэ харагдаж байгааз амар гоё зөөлөн төгс амт. Бидэнд хэрэгтэй бүх орцыг бичлэгийн дор мэдээлэл хэсэгт оруулсан. Эхлээд хэдүүлээ нэг савнд мастогоо хийж хайлуулна. Ингэхдээ бүрэн өнгө нь хувирч ингэж хөөсөрч бараг буцалтал байлгана. Ингэснээр бичээний өнгө бордуу болж гоё болж өгдөг. Дараагаар нь савнд бор болон цагаан элсэн чихрээ хийгээд дээрээс нь саяны хайлуулсан маслогоо хийн. Үүнийгээ сайн хутгаж өгөөрэй. Нэгэн жигд болгоод дараагаар нь дээрээс нь 2 ширхэг хөндөг болон ванилиныг ийгээд хутгаж өгөөрэй. Одоо дээрээс нь гурил болон бейкинг пудрыг хийн. Бейкинг пудр байхгүй бол хүнсний сод ашиглаж болно. За бидэнд нэг иймэрдүү гурил бий болно. Айгуу зөөлнө. За үүн дээрээ өрлөн шоколадаа ийгээд хутгаж өгөөрэй. Дараа нь би cookies бичээний дээр жижиг шоколадууд хийх гэж байгаа. Үүнийг жижиглж ингэж бэлдсэн. Та хэд маяг хэрэг өсөхгүй байгаа бол үүнийг хийх байж болно. Одоо гараараа ингэж бөөрөг хийлээд жижиг хэлбэрт оруулна. Яг энэ порцоор 9 ширхэг cookies бичээ гарсан. За ингээд листэн дээр өрж өгөрөө. Дээр нь саяны бэлдсэн шоколадуудаа хийгээд cookies бичээ маань бэлэн. Одоо үн дээрээс нь ахаад нэг духовны цаас тавиал хөргөчөнд 15 минут хамраагаад тавьчихна. Дараагаар нь 15 минутын дараа урдчилж халаасан цууханд 190 градуст дээр дороос нь 15 минут байлгана. Ингээл амархан cookies бичээ маань бэлэн болсон. Айгуу амархан байгаа үз манайхан. Гадуур ямар үнэтэй билээ энэ чинь та хэд маань өрдөг бахтаагаар гэртээ хийж идээрэй. Илүү гой журууд миний суугт байгаа шүү манайхан. Суугийг маань subscribe хийж нэгдээрэй. Хэрвээ энэ жур таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Баярлалаа.